River гэдэг. Өнөөдөр би анх удаага Book River хийх гэж байна. Тэгээд миний одоо энэ Book River хийх гэж байгаа ном бол энэ Бороод өрсөн дэвтэр гэдэг энэ ном байгаа. Тэгээд зохиолчийн нэр нь Виктор Голлівкини гэдэг нэртэй байна. Тэгээд энэ нас алдагддаг хүүхдийн зохиолч гинэ. Тэгээд энэ одоо ингээд Яндре гэдэг нэг хүүхэдтэй байхгүй юу? Тэрний ингээд тэрний ангийн хүүхдүүдийн болон найзуудынх нь хөгжилтэй аль явдлын тухай энэ ном байгаа. Тэгээд энэ номны сэтгэгдэл гэвэл амар хөгжилтэй бас амар баясгам байсан. Тэгээд энэ зохиолч нь миний бодлоор юу хэлэх гэж байгаа вэ гэд энэ номыг бичсэн бэ гэвэл нэгдүгээр хүүхэд нас ямар нэмдэн гэдгийг илэрхийлэх гэж байгаа юм шиг надад санагдсан. Хоёрдугаар тэгээд хүүхэд нас ийм хөгжилтэй байвал гоёо гэж илэрхийлэх гэж байгаа гэж би бодож байна. Тэгээд хэрвээ та нар хүсвэл би эндээс нэг ганц бүлэг уншиж өгье. Нэгдүгээр бүлэг би яагаад айв? 9-р сарын 1-нд анх удаа 1-р ангид орохдоо надаас шууд ямар нэг хэцүү төвөгтэй юм асуух байх гэхээс их айж билээ. Жишээ нь 973 дээр 772-ыг нэмбэл хэд болох вэ гэж асууж мэднэ. Эсвэл миний хаан байдгийг мэдгүй газар нэг хотын байрлалыг асууж болох юм. Эсвэл хурдан унш гэж чаддаг намайг чадахгүй болохоор муудун тавьж мэднэ. Хэдийгээр эцэг их маань иймэрхүү юм юуж болохгүй гэж баталж байсан ч би тогтолсоор байж билээ. Тэгээд ингэтэл догдолж самгардаж тэр бүү айж имээсэн чигээр ангид орж ширээн суугаад тохой нийлүүлсэн хүүхдээс асуув. Чи бичиж чадах уу? Тэр толгой сэгсэлээ. Тэгвэл 973 дээр 772-ыг нэмж чадах уу? Тэр толгой сэгсрээ над руу имэнгүй харав. Хурдан уншиж чадах уу? Тэр бүр айж гүйцээ ширээн доогоор шургах шахав. Уншиж огт чаддгүй ааж. Харин би яаж ийгээд үсэг болгож чадах боловч байсаар байлаа. Энэ үед багш надаас миний овгийг асуухад одоохон намайг хурдан унших уу гэж олон оронтой тоо нэмүүлэх байх гэж айсандаа хэлв. Би юуж мэдэхгүй гэж хэмээн багш гайхав. Би юуж мэдэхгүй гэж айсандаа хашгирлаа. Нэрээ мэдэхгүй гэж би хэлв. Овг нэрээ мэдгүй, юуж мэдэхгүй гэж би татав. Ангийн хүүхдүүд инээлтлээ. Тэгэхээр би инээд шууганыг давж байдаг чангаараа хашгирсан юм. Овг нэрээ мэднэ, ор юуж мэдэхгүй багш инээмсгэлээд хэлсэн юм. Та нараас овг нэрээс чинь юуж асуухгүй одоохондоо хинч бараг юуж мэдэхгүй шүү дээ. Бүхнийг мэдээж суралцахын тулд та нар сургуульд ирсэн. Өнөөдрөөс эхлээд бид хамтдаа суралцах болно. Тэгээд би овг нэрээ зоригтой яллаа. Тэр бүх хэл эхнээсээ ингэтэл айсандаа инээд хөрөв. Харин хөрш маань багш овг нэрийг нь асуухаас өмнө өөрөө бушуухан хэлж билээ. Тэгээд хэрвээ та нар энэ ном таалагдсан бол мир гээд энэ номын дэлгүүрээс аваарай. Тэгээд номыг уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг. Ном уншдаггүй хүн өөрийнхөө л амьдралаар амьдардаг шүү. Тэгээд хэрвээ та нар мянган хүний амьдралаар амьдрахыг хүсвэл ном сайн уншиж байгаагаарай. Тэгээд гэртээ байгаарай, маска зүгээрэй, гараа угаагаарай. Тэгээд хэрвээ миний Book River таалагдсан бол subscribe болон лайк дараарай. Баяртай.